зүгээр л шоу гэж бодчих гоо. За ер нь бол хүмүүшүр 8 гэж бодчих юм шүү дээ. Гар бөмбөг, сагсан бөмбөг ер нь бүгдийн чадна шүү. Гоё хэнцэртэй. Сайн байцгаана уу? Хай. За их мөрөн байна. Санхүү эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан их мөрөн гээд залуу байна. За тэгэхээр би энэ удаа 1 vs 5 гээд харанхуй болцоонд гарах гэж байна. Бас амар догтлж байна, бас амар сандарч байна. Сайн уу? Хай. За тэгэхээр ингэдэг аав явах ирсэн байна вэ? Хинтээ танилцж байна? Намаг шоу гэдэг. Хин? Шоу. Шоу? Аха. Өөрөө чи нэр юм уу? Тийм. Зүгээр л шоу гэж бодчих гоо. За ер нь бол хүмүүшүр 8 гэж бодчих юм шүү дээ. Гэтэ хүн. Гэтэ хүн. Аха. Риа гэдэг. Риа гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Бэж Риа гэсэн үү? Риа. 3 хүсэгтэй юм уу? Аха. За энэ чинь бас чинхнэр үү? Зөв минь нэгнэ. Нэгнэ. Риа. Намайг Аронц гэдэг. Аронцлаа. Тийм. Ямар гоё нэр вэ? Насан жаргал гэдэг. Гэтэ наска гэж дуудаж байна. Намайг Аначин гэдэг. Өөрөг чинь За намайг Хмөрөн гэдэг. Санхүү эдийн засгийн их сургуулийн 3 дугаар курсын оюутан. Бизнесийн удирдлагаар суралцдаг. Тийм нэгэн залуу байна да. Чи хаан сурдаг вэ? би дизайнераар урлах эрдэм сурдаг. Би урлах эрдэм товс дизайн зовлон захин бүтээгчээр сурдаг. Би Хятадд сурдаг. Nice. Би одоо мөсийн олон улсын харилцаагаар сурдаг. 2 дугаар курс. Би түрүү жил DC интерьер дизайнераар төгссөн. Одоо Интерьер дизайнераа. Аха. Ямар гоё мэргэжилтэй. Тийм баярлалаа. Одоо гэрүүг дээр янз бүрийн юм хийдэг. Гэрүү гэдэг нь нөгөө нэг e-commerce тэгээд хийж болох бүгдийг хийж байна. Чиний хобби юу вэ? Би зүгээр дуу сонсох дуртай. Үсэл зүгээр ингийн хүмүүс шиг гэж. Ингийн хүмүүс шиг. Тэгээд ер нь бол ихэнх цагаараа зураг зурдаг. Үсэл мэрэгжил маань тийм болохоор тэгээд хаяа бүжгэлдэг. Бүжгэлдэг. Тийм ер нь урлагийн салбарт угаасаа харьяалагддаг болохоор ер нь бүх салбарыг ер нь сонирхдаг. Би ханан дээр зураг зурх дуртай. Ханан дээр зураг зурдаг. Аха. Ямар зураг гэсэн үг вэ? Зүгээр л элдэн янзын зургнууд. Ямар ч хамаагүй зураг зурдаг гэсэн үг үү? Тийм. Бүжиглэх. Бүжиглэх. Тэр дундаа Латин Америк бүжиг, кизомба, бачата. Бас спортоор хичээлэх дуртай. Гар бөмбөг, сагсан бөмбөг ер нь бүгдийн чадна шүү. Бүгдийн нөө тэр нь бол спортлог төрлийн юм байна тий. Тийм. Хятадд сурч явах цандаа усан сэтэл сурсан. Ерөнхийдөө ингээд энгийн л дээ ном унших эсвэл ингээд дуу сонсох гэдэг штеп. Тэг ингээд хаяа болохоор зураг зурх туртай ингээд нэг жоохон стресс зүйдэ ч юм уу. Зураг аавн, зураг зурдаг. Окей, гэтээ ер нь аюу суух зураг зардаг, зураг авдаг чи. Суут зураг зурдаг. Тийм, тэгээ гар урлалаар ер нь өөрөө юмнууд хийдэг. Яг нууцаа юус гэх юм бол бартендер хийдэг. Бартендер. Бартендер. Бариста бартендер гэдэг штеп. Чиний хобби болон өндрийг асууж болох уу? Болно. За тэгэхээр ер нь бол хөвшил нөгөө өөрийгөө хөгжүүлсэн юмнуудыг ер нь бол яг хийх дуртай. Жишээлбэл одоо магадгүй хүн бусад хүмүүс шиг нэг тийм дуу сонсох өндөр бол биш. Нэг тийм гүүх ч юм уу нэг 7 хоногт нэг удаа гүйчдэг ч юм уу эсвэл 14 хоногт нэг гүйчдэг. Тэнгүүтээ бас 7 хоногт нэг удаа хайкинг хийдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байдлаар. Тэгээд нэг бас нэг 7 хоногт нэг удаа ингээд нэг ном уншаад эхлүүлдэг. Тэгээд ер нь бол ингээд иймэрхүү төрлийн хобби. Ер нь бол өөрийгөө хөгжүүлэх ер нь бол хоббитэй. Яг нэг тийм тогтсон юм байхгүй. Спортлоо тийм. Яг ч бас тийм амар спортлог бол биш. Нэг юм тийм спортер бол дагнадгүй. Гэхдээ яг фитнесээр бол хичээлдэг. Тийм нэгэн залуу байна да. Өндөрчөө хийдэг гэсэн байна. Айгуу жоохон жижиг гэрчтэй нэрээ. Чи хэд гэж бодож байна? Мэдгүй бас 170 8 гэж. 178 аа. Тийм. Жоохон гэхээр чинь тэгэж бодлоо. Ер нь бол жоохон төхүүлчлээ. Гэхдээ чи сүүлийнхөө 2 тооных нь байрлалаас олчих юм бол яг миний өндөр юм байна. Би нөгөө өөр амар өндөр ахгүй юу? Тэгэхээр жоохон надад өндөр жоохон чухал санагдав. За 5 охинтой нэг доор танилцж үзлээ. Бас амар эвгүй юм байна. Зүгээр тархитлуур амар ажилт юм байна. Тэгээ бас яг хамгийн хэцүү нь болохоор одоо яг ингээ хасна гэдэг нь бол амар хэцүү. Яг үнэ би сажингаа бодлоо. Тэгээ энэ дэр чи хамгийн гол нь ихэнх нэг амар урлаг талын авист хүмүүс байгаа байхгүй юу? Бүр нэг ихэнх нь барыг зурдаг байгаа байхгүй юу? Тэгнүүд бүр яг нэг тийм нэг ижил хүмүүс шиг санагдчихж байгаа байхгүй юу? Эсвэл яг нэг найзуудаараа ороод ирсэн юм. За би ч энэ өөрхөн бицэн юмнуудыг хараатахыг тэгээд асуух. Яаж яагаад эхний хоёр нэр амар санагдаж шуур яа энэ. Бас амар сэтгэл бас нэрээс хэллээ гэж бодсон.
За би энэ насан жаргал наскаг хасч байна 4 номертай. Зүгээр яг нэг тийм арай би тэр хүний яриа сайн таньж мэдж чадаагүй. Өөргөө надад сайн таньж чадаагүй болов гэж би бодож байна да. Уучлаарай. Сэн үү? Хин нэ? Хэл би хэрч одоо хин нэ? Амтны нэрт. Нэг шуу юу? Аха. За тэгэхээр ер нь бол чиний яг хүсдэг мөрөөдлийн болцоо чи яг юу вэ? Тэр тухайг надад хэлж өгч болох уу? Би гэтээ нэг их юм хүсдэг байхгүй юу? Зөөр ингээд хамт зүгээр л суугаад гоё тухтай газар ингээд хоорондоо ярилцахыг амар хүсдэг. Тэгээд хүнтэй ер нь ярилцах амар тууштай. Тэр хүнийг мэдэх, тэр хүний татаа сэтгэлийг нь ойлгох гэх мэт зүйлийг нь ерөөхдөө даван туулсан зовлон, жаргал тэр бүгдийг ингээд хуваалцаад ер нь суух тууштай. Ер нь бол сайхан буу халаад сууя гэж байгаа юм тийм үү? Харин тийм болов. Ер нь бол би нэг ойлголцсон ял гэсэн л ер нь бол нэг тийм болцоод ер нь бол таалагдсан юм байна шүү дээ тийм. Тэгээд нэг гадуур хамт талхаж жагаад ингээд сонирхолтой зүйлүүдийг хийгээд яг би зүгээр нэг юм бодсаахгүй эсвэл тэр ингээд гүүрнээр халахж ийсэн ингээд замынхаа наан цан гарснаа ингээд уцаар хоорондоо ярьж халахдаг ч юм уу. Нэг тиймэрхүү эсвэл ингээм амар гоё адреналин ялгарсан зүйлийг хамт хийгээд тэгэхэр чинь нэг хүний толгоноос гарахгүй тэгээд тэрийг бодох тоолно ингээд сэтгэл зүрх минь болиглаа. Би тийм дурсамжтай зүйл хийх дуртай. За миний бодлохоор энэ ер нь бол эн чинь мөрөөдлийн болцоо гэдэг ч байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь бол би яг тийм өмнө нэг тийм амар болцоо маяг ер нь бол болцоочин тэр ер нь бол үзэж байгаагүй яг ямар байд юм мэдж байгаагүй. Гэхдээ яг миний хувьд яг мөрөөдлийн гэдэг юм бол ер нь бол гадаад орноор нэг гоё хамт аялаад тэгээд ингээд магадгүй тэр Парисын одоо нэг тийм цагааг өгдөө шүү дээ. Тэрний ингээд урт амар гоё ингээд гончтой те ингээд миний ингээд болцож байгаа бүсгэж гисэн ингээд гоё ингээд дресстэй тэгээд одоо Парисын гудмаар алхаад ч юм уу нэг тийм амар гоё романтик болцоог амар хүсдэг. Мөрөөдлийн болцоо гэх юм бол. Би нөгөө нэг Монголдоо л бодож тахдаг гэж. Яа юу? Тийм байна. Тэр чинь яачин нэг жижигхэн 20 дугаар курсын хөгчүүд үү те? Тийм шүү би. За тэгэхээр чиний хувьд мөрөөдлийн болцоо яг ямар байвал зүгээр вэ? Жохон романтик, тайван эсвэл хөвгөлтэй яг нэг сөүлд нэг хэдэн жилийн дараа ингээд бодоход ингээд юм үлдээсэн, мэдрэмж үлдээсэн зүйл байвал гоё ах гэж бодож байна. Жишээ нь кафега чинангуудаа хамт ууланд гарч мараад ерөнхийдөө ууланд гарахад нөгөө хүний ерөнхий төлөвшил харагдчих байхгүй юу? Тэг тийм болонгот яг жоохон нэгнийгээ таньж мэдсэн. Гэхдээ бүгднгийн ингээд лавлаж шалгааж асуусан биш. Зөв ингээд хажууд нэгнийг мэдрээд жоохон романтик төдөг асаал кафега чанжуугаал тэгснэ дүүжин орон дээр ингээд юм хум дуу муу сонсч байдаг ч юм уу нэг тиймэрхүү жоохон тайван зүйлийг хүсэж байна. Мөрөөдлийн болцоо гэвэл миний мөрөөдлийн болцоо гэх юм бол хаана байх нь яаж болцсон нэг чухал биш хаа. Ямар хүнтэй болцоос л амар. Миний мөрөөдлийн хүн надтай болцсон бол тэр миний мөрөөдлийн болцоо Бас болж. гоё лээ. Бас өгөр үг хийчлээ шүү дээ. Би жоохон дэлгэрүүлж ярихгүй. Миний одоо бичсэн юм бол хаана байх нь хамаагүй хүнтэй байх нь чухал гэдэг. Тийм. Одоо мөрөөдлийн хүнтэй болцож байгаа шүү дээ би. Тэр хүнтэйгээ амар гоё тийм дотн уусаж чадхаар тийм бит хоёрыг хоёулангийн хоорондоо уусаж чадах боломж өгөх газар хэм уу да. Хоёулан бит хоёр л ингэж байж хүснээрээ ярилцаж хүснээрээ хамт байж чадах тийм газар. Хүснээрээ хөгжилтэй чадах тийм газар. Хинч бит хоёрт саадахгүй. Би ер нь нөгөө нэг эморхороо ер нь тийм ээ эморхороо ганцаараа аялаа явчихдаг байхгүй юу? Аялаа явчихдаг. Ахаа. За. Ганцаараа аяллахаа төлөвлөгөө гаргаж агаад тэгээд тэрэндээ л зүг явах хэрэгтэй. Тэг аяллаар цуг явна гэсэн үг үү? Ахаа тэгээд хоёулаа бүх юмнуудаа бэлтцсэн амар гоё. Тийм. За одоо 20 дугаар шат амжилттайгаар өндөрлөө. Тэгээд хамгийн үзэн ядам хэсэг нь одоо болох гэж байна. Ямар хэцүү вэ? Яах ёстой болоо. Бид тэр асуу саягаад эсвэл нэмээд юм байхгүй. Эхний хүн боёо шууг хэсчээ да. Яагаад вэ гэхээр зүгээр би нүнээс нөгөө эхлээд асуусан. Мөрөөдлийн болцоо чи яг юу вэ гэдэг тэнгүү зүгээр л яг нэг тийм энгийн одоо ингээл алхаал хотын гудмаар алхаал одоо тухтай газар суугаад ярилцах тэгээд дотоод сэтгэлээ ойлгох энэ хэрэг жоохон boring санагдсан. Юм аахгүй тэгэл зүгээр л нэг өдөр тутамдаа яаж болох зүйл шиг надад санагдсан. Чи эхлэх үү би эхлэх үү? Би эхэлцэх үү. За. Би олонгот ер нь худлаа ярьдаг хүмүүст дургу.
Тэгээд альва зүйл нэг ямар нэг асуудлыг заавал нэг хөндрүүлэх гээд ингээд нэг амар сонин нэг тийм хандлагатай хүмүүс байдаг та. Нэг хөндрүүлэх гээд байдаг. Зүгээр л ингээд 50 байж байгаад ингээд шидчих юмыг амар хөндрүүлэх гээл ингээд чаргууцалтаал байдаг хүмүүс дургу. Бас нэг жоохон амьдралын хэм маяг нь жоохон зөв биш ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс дургүй. Одоо яг амьдралын хэм маяг нь таалагдчихвэл яг тэгэл тэр хүн гаднаа ямар байсан, ямар хуу царайтай байсан ч гэсэн одоо хамаагүй. Ер нь амьдралын хөвчлэн таалагдчихвэл болдог хгүй юу? Тийм. Тэгээд ер нь худалч нэг тиймэрхүү хүмүүс дургүй. Чиний хувьд? За миний хувьд болохоор үзий яддаг хүмүүс одоо эсрэг хүсний зан чанар гэх юм бол нэг тийм мэдээж нэг тийм маягтай тэгээд жоохон нэг тийм хямсгансан одоо нэг тийм юу ч чадахгүй байж гэх юм уу бас арайч мөнгөч үү. Яг нэг тийм байж ингээл амар том яриад наа чи багаар л ингэч юм байна штэ гэх нэг тиймэрхүү өнөд. Гэж чадахгүй байж ингээд нэг тийм хүний хийж байгаа юм ингээд дорд үздэг. Тэгээд өөрийгөө амар нэг тийм гоё хэнцэр те амар өөртөө бүр тэнийг итгэлтэй нэг хүмүүс ер нь бол таалагддаг. Тэгэл маяглал үг унж ядаал одоо яах гэж байгаа ингээд тэгсэн ирнэ ингээл юм уу хараад яруунаал тэгсэн ингээд ардуур ингээд муултгонд болохоор амар дуруу. Тэгээ ардуур юм ярьдаг юм даа. Миний ер нь бол дуруу шүү тийм эмэгтэй хүмүүст бол. Яг юм би өөрийг хөндлөх амар дуртай. Тэр нь бүр нэг тийм амар ингээл дэше хараал мараал биш л те. Зүгээр эрэгтэй хүнд тодорхой хэмжээний эмэгтэй хүнийг жоохон ч гэсэн хамаагүй тийм хөндлөсөн цан чанарч би дуртай. Тэгэхээр эмэгтэй хүнийг жоохон ч гэсэн хөндлөдөггүй эрэгтэй хүнийг би тэр зан чанарыг үзье яддаг. Бас хулцгаар байх юм бол надад тэр зан чанар таалагдахгүй. Ямар нэгэн харилцаа шинээр үүснэ. Харилцаа болгон дээр асуудал гарч ирдэг шүү дээ. Тэгээд эмэгтэйнд тэрийг ингээд шийдвэрлэх гээд тэгээд тэр асуудалтай нүүр тулаад амар зоригтой байхад эртээ нь болч яагаад тэр асуудлаас хойш суугаад байдаг. Тийм зан чанарт жоохон хулчгар гэсэн үг шүү дээ, тий? Хулчгаар зан чанарт. Хоошин суудаг. Залхуу хайрагдвал юм төртийн хүмүүс гэсэн юм шүү, тийм үү? Тийм. Миний хувьд зүгээр хүндлэлгүй хүнд дургу гэх юм уу? Тэгээ ер нь хүнийг хүндэлж харцдаггүй. Ер нь хүндлгүүцэн дотор амар олон төрөлтэй шүү дээ. Тэгээ тэр бүгдийг нь одоо хийж байгаа юмыг хүндлэхгүй шууд наачин шууд хажуугаар гүйж ирснэ. Наачин таалагдахгүй наатхан чи ер нь наатаа байл гэдэг хүмүүс амар онцгой. За баш ингэж удаан бодсны эцэст ингэж шийдвэр гаргах гэж байна. За одоо ингээ 3 үлдсэн байгаа. За тэгээд энэ 3-аас л яг ихнийг ингээ асах бай гэх. Тэгэхээр сүүлийн 2 нь одоо айгүй ер нь бол тийм нааштай санагдсан. Ер нь бол тийм хүндлэл дээр ярьдаг. Тэгээд би яг асч байна. Уучлаарай яа. Чи эхлэх үү, би эхлэх үү? За энэ удаад чи эхэлж. За зорилгын хувьд гэх юм бол ер нь бол мэдээж ирээдүйдээ ер нь бол мэдээж өөрхөн хүснээр амьдрахыг амар хүсдэг. Хинд ч ингээд баригдахгүйгээр цааргалуулахгүйгээр яг өөрхөн хүссэн мөрөөдлийн амьдралаар амьдрах хүсдэг. Ийм ялангуяа бас тэгээ хүний доор тэгэж ажиллаа байх биш. Яг нэг өөрийн бүтээсэн хийж бүтээсэн юмтай тэрнээсээ сэтгэл ханамжийг авдаг. Тэр дээр сэтгэл хангалуун амьдраа тий ингээд яг өөрөөр очлоотой фри амьдрах. Ямар нэгэн зүйлээр дутагдах ачигдах зүйлгүйгээр амьдрахыг амар хүсдэг. Миний ирээдүйд. За миний хувьд гэх юм бол хамгийн алсын зорилго маань гэх юм бол одоо найзтайгаа хамт яж байгаа байхгүй юу? Тэр найзтайгаа бит хоёр өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлж байгаа. Тэгээд яг юу гэдгийг нь бол хэлэхгүй. Тийм. Тэгээд хамгийн ойрын зорилго гэх юм бол зорилгогүй бол яг гэж. Окей. Зорилготой л даа. Гэхдээ хэлмэх байна гэх. Хэлмээргүй байна. Тэр чи би чамаг ямар нэг яаж дүнлэмэр юм. Харин тийм ээ. Окей. Гэхдээ зоочлаа. Окей. Яг хэлэх боломжтой гэх юм бол зүгээр одоо ажиллаж байгаа гэрүүг нэлээд том газар болгохыг хүсэж байгаа. Одоо хүн болгон гэрүүг гэж юу юм бэ? Биш ээ. Гэрүүг гэхээр бүгдээ мэддэг байхыг хүсэж байгаа. Тэгээд яг хийж байгаа ажлуудын ер нь бүтээд байвал амар гоё. Тийм. Тиймэрхүү. Тэгээд би амар олон төрлийн юм хийхийг хүсдэг байхгүй юу? Одоо нэг сайн хэлсэн штэ бартендер хийдэг гэдгийгсэн. Тэгээ одоо давхар ер нь бол модельийн агентлагт байдаг. Модель хийдэг. Тэгээд тэрүүгээрээ яг ажил болгож хиймээр байгаа. Тэгээ бас бүжиг сурмаар байгаа. Яг хамгийн ойрын зорилгууд л тэр энэ.
Одоо би сүүлийн финал буюу эцсийн шатн дээрээ шалгаад ер нь эцсийнхаа үе дээр ирсэн байгаад байна. Амар хэцүү байлаа. Ер нь бол амар хэцүү. Гэхдээ би ер нь бол шийдчихсэн. Ер нь бол энэ бүхнийг яг ирэх хүртэл би амар ануужинг амар бодож исэн амар сонирхолтой арга надад өөрөө танилцуулаад одоо ингээд Bertrand interior design дээр сурдаг энэ төргээд одоо тийм шүтээс interior designer төгссөн. Тэгээ Bertrand сууц зураг зурдаг. Тэгээ байна уу энэ гэж орж ирээд надад үнэхээр амар таалагдчихсэн. Тэгэхээр яг нэг сүүлийн хаяг нь зорилгын үе шатн дээр юм асуумод юусэн ямар ч нэг тийм юм надад ойлгохдоор юм ер нь хэлсэнгүү зорилгочоо яг юу вэ гэхээр хэлэхгүй гээд тэгээд ер нь бол дуусгачихлаа. Тийм болохоор би ануужингаал ануужингаас ида. Тийм ануужингаас ида. Нэг тэгтэй. Орой. Хай. Сэно. За тэгээ ер нь бол эцэн ингээд чам би ингээд сонголоо. Яг яагаад гэхээр сүүл чиний нөгөө тийм хувийн бизнес чинь гэдэг гисэн штэ. Хувийн бизнес боёо бусад хүний мөрөөдөл миний мөрөөдөл болдгоо гэд тиймэрхүү юм ярьсан штэ. Тэр чинь надад амар таалагдсан байхгүй. Тэгэхээр ер нь бол яг төвчөндөө өгөх хэрэг нь болж байгаа нэг тийм мундаг лидер хүчрхэг өсөх надад санагцсан гэсэн. Тэр оргийн үний нэг тийм хилээд бахар зүйл бас биш байхгүй. Юм ингээ хийн ингээ гэдэг. 3 2 1 Үгүй. Анх удаа нөгөө юм дарж байгаа болохоор ер нь жоохон сандардаг байлээ. Тэгээд яг ингээд өөрийнхөө хэлж байгаа юм санаа энтрээ бас яг ингээд ойлголцтаагүй. Тэгээд ер нь жоохон сандарсан. Тэгээд хасагдсан шалтгаан гэвэл мэдгүй. Би яг бас өөрийнхөө талаар яг ингээд тодорхой тэгээд ингээд ойлгомжтой ярьж чадаагүй болохоор юм болоо. Эсвэл тэгээд сан бацхан уу. Тэгээд би олонгод нэмэрхүү юм жоохон туршлагатай байдаг байхгүй юу. Ингээд олон нийт ингээд яриаг сонсож байгаа. Тэгээд олон нийтийнхээ тактика ингээд бариавчтай. Тэгсэн чинь нөгөө баатаргийн өөр. Тэгээд яг миний ингээд ганц бүдэрдэг асуулт байдаг байхгүй юу. Ингээд мөрөөдлийн болцоо гэдэг. Тэгээд би тиймэрхүү юм бол бодож амжтгөө. Тэгээд бодох юм амар их байдаг. Тэгээд яг мөрөөдлийн болцоо гэдэг ямар мөрөөдөө суучлаа. Тэгэл хүмүүс ямар ч амар боддгийг. Тэгэл чадах мөрөөдлөө хэллээ шүү. Тэг ямар ч тийм тэгж байгаа мөрөөдлийн болтойтой болъё да. Тэгээд анх миний танилцуулж хаа за миний тайпны хүмүүс шандаа л гэж бодсон да. Тэнгүүтээ жоохон танилцаа жоохон шууд сэтгэл жоохон дундуур байсан болов. За зүгцэлсэн яах вэ? За угаасаа заавал ингээд бодлоо хэлж ингээд жүжиглэх албатай өрштэй гэлээ өмнөө хэлээл явцсан. Тэгээд тэнгүүт угаасаа хүний амьдралын ингээ хэм маяг чухал штэ. Гэтэ яг тэ өөрөө бас тавьсан шаардлагатай тэнцдэг байгаарай л гэж хэлээ да. Иймэрхүү юм анх удаа оролцож байгаа амар сонирхолтой юм байна. Тэгээд би яагаад тасагдсан бэ гэсэн чинь ерөн зүгээр хэлээгүй гэдэг нь л шалтгаан болсон баг гэж бодчих штэ. Тэгээд угаасаа дэлгэсэн ном шиг байх арч нуцсан штэ. За бид нар амьдрал дээр хүнтэй ямар нэгэн шинэ харилцаа үүсгэхэд ингээл хамгийн түрүүнд би хаа царай гардаг штэ тий нүд нэрээ хараад одоо гадна төрхөөр нь ингээл ингээл заанцтай хөрөх юм гой биетэй залгаа ингээл хардаг ханхуу болцоонд ороод яг тэр хүн ямар хүн бэ гэдгийг яг бүрэн мэдээгүй ч гэсэндээ багасаа мэдээлэл аваад тэгээд дотроо ер нь дүгнээ тэр хүнийг төсөөлж үзлээ сонирхолтой байт юм байна. За тэг миний өвөө гэсэн шалтгаан гэх юм бол миний сонирхтой зөвлөд юм биш юм аа.